Тэгэхээр энэхүү арга хэмжээний маань зорилго бол ялангуяа бодлого болж байгаа Улаанбаатар хот маань 1.4 сая хүн амтай ийм их ойл байгаа. Тэгээд лайфстайл гэдэг үзүүлэлт нэлээд хаашаа чангааж 110 орсон бол санхүүгийн боломж гэдэг үзүүлэлт бол 89%. Яг ингэж очиж тэгээд микрофон орж байна. Хөгжиж байгаа хот гэдэг нь юу гэсэн утгатай бэ гэхээр бизнесийн маш их боломж байна гэсэн. Ер нь яг гадна дотноос орж иж байгаа хөрөнгө оруулагчид ингээ ярихаараа бол танай Улаанбаатар хотоор ингээ явахаар маш тийм олон бизнесийн боломжууд харагдаж байна гэж хэлдэг. Тэгээд бид нар өөрөө дотор нь амьдарч байгаа учраас тэр бизнесийн боломжуудаа олж хардаг юм шүү. Ерөнхийдөө бол ингээ бид нар ингээд Улаанбаатар хоттой байхлаар асуудлыг олж хараад байдаг. Ямар их төгжрөл байна, ямар их автомашины зогсоол бага байна, ямар их одоо асуудлууд байна гэж хараад байдаг. Хөрөнгө оруулагчид бол хотын тэр асуудлуудыг олж харахтаа бол энийг шийдэхин тулд бизнесийн ийм шийдлэр бол шийдэж болох юм байна гэж олж хардаг. Тэгээ би хөгжиж байгаа хот гэж хамгийн түрүү хэлдгийн учир нь юм бэ гэхээр бид нарт Улаанбаатар хотод бизнес эрхлэх асуудлыг шийдэхин тулд хөрөнгө оруулж тэрүүгээр дамжуулж бизнес эрхлэж болох маш олон боломж байгаа юм байна гэж. Өнөөдөр хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчтэйгээ уулзж байгаа учраас Улаанбаатар хот бол өөрөө маш их том бизнесийн боломжтой хот юм шүү. Яагаад гэвэл бидэрт шийдэх ёстой асуудлууд олон байгаа учраас бизнесийн боломж гэж олж хараасай гэж би хэлмээр байгаамаа. Одоо жил 4 сар болох гэж байна. Улсын их хурд өргөн барьсан байгаа. Тэгэхээр 1994 онд нийслэл хотыг 400 мянган бүртгэлтэй амьдарч байгаа. За 2017 оны 1 сарын 1-ээс бол хүн оршин суугч эрүүл аюулгүй орчинд амьдарч гэсэн үсэж байна. Уучлаарай. Тийм учраас та манайх хэлээд орой оны 1 сарын 1-ний Олимпик сангийн хөтөлбөрийг дуусгах дараа Улаанбаатар хотыг 90 мянган хүнтэй нэг аймагт зүйрлэж орчдөг. Хотод ингээд алтаар хийдсэн удирдлага авч тавиад асуудыг шийдэх. Тийм учраас мэлтийн парти хэсэг бол хийсэн байна. Тэгээ сая олон улсын санхүү